За намайг Наран Цэцэг гэдэг. Би дотрийн хэмжээр 31 жил ажиллаад одоо бол би хувийн салбарт дотор болоод дотоод шүүрлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Ерөнхийдөө бол одоо дотор болоод дотоод шүүрэл гэхлээр зэрэг ер нь аюу том салбарууд л та. Гэхдээ бүх ер нь бол одоо эд хэрэгтэн бол хоорондоо үйл ажиллагаагаа явуулахдаа дотоод шүүрлийн дааврын нөлөөгөөр явагддаг учраас ер нь дотоод шүүрэл маань болохоор дотрын аюу том салбар болж явдаг. За өнөөдөр болохоор би та бүхэнд зохистой хооллолт гэж ер нь юу юм бэ? Зохистой хооллолтын тухай яагаад одоо сүүлийн үед бид нар маш их ярьдаг болчиход байгаа юм. Энэ маань болохоор зэрэг яагаад бид нар ярианы гол сэдэв болоод байгаа гэдэг энэ тал дээр асуултанд чи хариулъя гэж бодож байна. Тэгэхээр зохистой хооллосноор бид эрүүл мэндээ хэрхэн хамгаалж чадах вэ? Хооллолтоор ер нь эрүүл мэндээ одоо хэрхэн дэмжиж сайжруулж болох вэ? Тэгэхээр ер нь бол сүүлийн үед маш олон өвчнүүдийн эрсдэлт хүчин зүйл гэдэг нэг тийм ойлголт гараад ирсэн л дээ. Тэгэхээр альва нэг өвчин үүсгэхэд тэрэнд бол заавалжгүй тэрийг одоо ингэж сэдэж идэг тийм эрсдэл зүйлсүүд байдаг байна. Тэрний нэг нь болохоор зэрэг буруу хооллолт гэдэг. Тэгэхээр бид нар зохистой хооллолт гэж ер нь юу яриад байгаа юм бэ гэхлээр бид нар угаасаа гаднаас одоо бие организмд орж ирж байгаа нийт одоо шимт хичээлийн бараг 80% бол гаднаас хоолт хичээлээр авдаг. Тэгэхээр энэ хоолт хичээлээр авж байгаа энэ шимт бодис маань бидний биед ороод бидний одоо эд эрхтэн дотор явж байгаа бүх одоо химийн уруулуудад оролцож идэг. Тэгэхээр энэ химийн уруулыг зөв зохистой явуулж хэвийн хэмжээнд нь байлгахын тулд бид нар гаднаас авж байгаа шимт бодис маань эрүүл байна гэсэн л утгатай байгаа юм. Тийм учраас одоо сүүлийн үед яаж нэхэр ерөөсөө зохистой хооллолт гэдэг тал дээр бол аюул их асуудал яригдж байгаа. Жишээ нь маш олон өвчин бол ер нь буруу хооллолттой холбоотойгоор үүсч идэг. Жишээ нь одоо хоол боловсруулах замын маш олон өвчлөлүүд байна. Дээрээс нь яг вөхөр сүүлийн үед бодисын солилцооны эмгэгүүд бол маш их илбэг болсон. Тэрний нэг нь болоод ирэхлээр чихрийн шижин өвчин, маш их эрт одоо ясны сэргэжлийн өвчнүүд, дээр нь болохоор зэрэг үе холбоосын өвчлөлүүд бол маш их илбэг болсон. Тэгэхээр энэ нь юутай холбоотой вэ гэхээр нөгөө л бидний буруу хооллолттой холбоотойгоор үүсэх тийм нөхцөл бий болчиход байгаа байхгүй юу? Зохистой хооллолт гэж бид нар ер нь юу яриад байгаа юм? Зохистой хооллолт гэдэг бол нэгдүгээрт нь нэг суран дээр их идэхгүй байх. Хоёрдугаарт нь хит үлсэхгүй байх. За гуравдугаарт нь болохоор хоол маань аль болох шин байх. За дөрөвдүгээрт нь болохоор хоол маань аль болох одоо шимт хичээлэхтэй байх тий. За эдгээрийг яаж бид нар хооронд нь ямар цаг улиралтай уялдуулж гэдэг юм уу, эсвэл одоо ямар цаг үетэй холбогдуулж гэдэг юм уу, ингэж хэрэглэхийг бол бид нар зохистой хооллолт гэж яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр зохистой хооллолт буруу одоо энэ зохистой хооллолт маань алдагдсантай холбоотойгоор яаж юм гэхээр олон өвчний эрсдэл болж идэг учраас бид нар эрүүл мэндэд маань зохистой хооллолтын яриа одоо маш чухал байр суурилж байгаа юм. Та түрүүн улиралтай хэрхэн одоо зөв уялдуулж хооллох вэ гэдэг талаар дурдлаа. За жишээ нь хаврын улиралд хэрхэн зөв зохистой хооллох вэ? Ингэж хоолсноор одоо хэрхэн хавар одоо ядарч цулддаг тий? Хэрхэн одоо тэр ядарч цулдахыг одоо даван туулах вэ? За ер нь бол монголчууд дөрвөн улиралтай орон. За тэгэхээр зэрэг Монголд нэг үг гэдэг штэ. Хүн улсын нуул ёсын даана гэж. Тэгэхээр бид нар ямар газар оронд амьдардаг тэр газар орныхоо онцлог тохирсон хооллолт гэдэг бол нэг ёсны тухайн улсын хооллолтын соёл байдаг юм байна гэж би бол хувьдаа боддгийг. Тэгэхээр тухайн улс орн маань ямар цаг агаартай байна, ямар одоо ургамал ногоо ч юм уу ан амьд нь илүү илбэг байна. Голдуу тэргээр бид нар хоолдог. Жишээ нь би энтгэгд очичоод яг монгол хүн шиг мах идээд ах юм бол маш хурдан аяг бол өвдөнө. Жишээ нь одоо халуун оронд амьдардаг хүмүүс Монголд хурж ирчээ дан ногоо идээд ах юм бол дархлааны систем нь муудна гэх мэтчлээ. Тэгэхээр монголчууд нөө дөрвөн улирлын турш одоо өөрсдөө тохирсон тийм эдээ ундаа хэрэглээд бүр одоо хэдэн сая жилээрээ хэрэглээд ингээд бие махбод нь тэрэндээ даасан зуршсан байдаг байна. Жишээ нь одоо зуны улиралд бол монголчууд голдуу дандаа сүү цагаан иддэг. Тэр дундаа таргийг болохоор одоо хүүхдийн гид цайлгана гэдэг бүр одоо нэг ч мах идүүлэхгүйгээр зөвхөн одоо хүүтэн өдөр ч юм уу эсвэл бороотой өдөр ч юм уу борцтой хоол идүүлээд бус цагт нь бол дандаа сүү цагаан идэ тэр дундаа тарг идүүлдэг гэсэн. Тэр нь юу гэхлээр зэрэг хүүхдийн одоо бүдүүн хүүхдийн ч биш ерөөсөө тухайн одоо хүний биед
зуны улирлын болоод намрын улирлын турш сүм хүчлийн бактерийг бий болгох тэр хооллолтыг өгдөг гэсэн байна. Тэгэхээр зэрэг тэр маань ямар ач холбогдолтой юм гэхээр энэ хүний одоо бүдүүн гэдсэн дотор амнаас ахуулаад тэрний төгсгөлөөн хүртэл бидний биед ашигтай бактериуд амьдарч байдаг. Тэгэхээр зэрэг тэр ашигтай бактерийг үржүүлэхийн тулд одоо зуны удиралд бол жишээ нь дандаа сүү цагаан хэдэ хэргэлдэг байсан байна. За ингээд намар болохоор зэрэг монголчууд одоо өвлийн эрс тэр хүүтэн уур амьсгалыг давахын тулд шимшүүлт ихтэй, тослог ихтэй ялан одоо тэр нь бүр ингээд малны одоо гарч байгаа сүүн хүртэл тийм тослог болж эхэлдэг шүү дээ, тий. Тэгэхээр яг тэрэнд нь тохирсон хоолундаа иддэг гэсэн байна. За өвлийн улирал болоод ирэхээр монголчууд голдуу хоёр нь дандаа махаа иддэг. Тэр маань болохоор зэрэг бидний уургийн хэрэгцээг хангаж өгснөөрөө уурагч нь угаасаа бидний одоо дархлаа болоод маш олон одоо биологийн үйл ажиллагаанд оролцож идэг. Тийм идэвхтэй элемент байх нь шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг бий болгож тэр хүүтний улирлыг давахын тулд илүү их уурглаг хоол иддэг гэсэн байна. Хавар болоод ирэхлээр зэрэг хүн ерөнхийдөө сулдаад ирдэг. Тэр цагт хүн юу иддэг гэхээр маш их тийм витаминлэг одоо хурдан шингэцтэй. Тэгэхээр тийм хөнгөндөө хоол идэж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо ер нь ингээд хаврын улирал болоод ирэхээр зэрэг жимсгэн аль болох их ногоо. За дээр нь болохоор зэрэг аль болох хальс ихтэй. Тэрэнд нь бол одоо 10 гурил байж болох нь байна. Эсвэл одоо хүч будаа байж болох нь, гурвалжин будаа байж болох нь. За дээр нь болохоор зэрэг одоо хүнсний зориултаа хэвэг гарцсан байна. Тэгэхээр ийм шимт хижээлтэй бодиснуудыг илүү түлхүү хэрэгжилж явах юмсан. Яагаад гэхээр зэрэг өвөлжөнгөө мах идсэн нөгөө бие организм доторх шимт одоо бодисыг бидний бие рүү оруулж өгч идэг бактериудын тоо эрс цөөрсөн байдаг. Тэгэхээр тэр бактериудыг бид нар буцаагаад сэргээхийн тулд яаж юм гэхээр тэр бактериудын идэж хэргэлдэг тэр эслэг ихтэй тэр ногоо, жимс дээрээс нь болохоор эслэг агуулсан хальстай тийм хүнсний бүтээгдэхүүнүүдийг одоо ялангуяа нөгөө буудааны төрлийн хүнсний зүйл хэрэглэх нь шүү дээ. Тэгэхээр зэрэг хаврын улиралд бол ер нь голдуухан тийм юм хэрэгжилж явах юм бол бидний дархлааг хэмээн байлгаж явах сайн талтай байх нь. За орчин үед хүмүүс одоо дэлхийн нийтээрээ гэлтгүй манай монголчууд маш их буруу хооллдог. За хооллолтоос үүдээд маш олон одоо өвчлөлүүд үүсдэг гэж бол ярьдаг. Одоо яг та тодорхой жишээн дээр яриач. Одоо жишээ нь одоо ходоод гидсний хямрал ч юм уу те. За эсвэл чихрийн шижин өвчрөг яг яаж буруу хооллох нь одоо энэ өвчлөлийг үүсгэхэд нэг эрсдэлт шалтгаан бол юм болоо. Тэгэхээр энийг ярихын тулд одоо маш олон юм нөлөөлдөг л дээ. Ер нь ямар нэгэн өвчин үүсгэхэд бол ганцхан хооллолт нөлөөлдөг. Тэрэнд болохоор бидний энэ нийгэмд одоо амьдарч байгаа бидний хоорондын харилцаа нөлөөлдөг. За бидний болохоор зэрэг байгаль орчин нөлөөлдөг, идэж байгаа хоол хүнс нөлөөлдөг. Дээр нь биднэрт байдаг бас хорт сурчлууд байдаг. Жишээ нь тамхи татах, айрах уух те. Дээр нь бидний одоо хийж байгаа ажил, амьдарч байгаа орчин маш олон юм ер нь бол өвчин үүсгэхэд нөлөөлж идэг. Гэхдээ энэ дотор болохоор зэрэг ер нь энэ улам нийгэм шиг тусам, улам одоо хүмүүсийн одоо харилцаа ингэж улам ихсэх тусам яад гэхээр хүн стресст байдалд одоо сэтгэл зүйн хувьд аюух тийм нөгөө цочромтгой тийм одоо стресст байдалд ордог байх нь байна. Тэгэхээр бид нар энэ стресст байдлыг бас зөв одоо буруу хооллолттой хамт байнга зэрэгцүүлж ярьж авахгүй бол өвчин үүсгэхэд бол ганцхан буруу хооллолт ороод идэх юм биш. Тэгэхээр хүний бие гэдэг чинь өөрөө болохоор зэрэг аюу тийм маш том зохион байгуулалттай эрхтэн байх нь шүү дээ. Одоо тийм биологийн эрхтэн байх нь. Тэгэхээр тэрэн дотор юу болдгоо гэхээр зэрэг бидний идэж ууж байгаа хоол хүнс за өшөө дээрээс нь бидний одоо энэ нийгмийн харилцаанд орж байгаа энэ байдал гэдгээс зэргээс болоод хүний биеийн дотор байдаг ус болоод давсны бодисын солилцооны тэнцвэрт байдал бий болж идэг байна. Тэр бол одоо цусан дотор жишээ нь энийг бол бид нар одоо хүчин шүлтийн тэнцвэр гэж ярьдаг байхгүй да. Тэгэхээр энэ хүчин шүлтийн тэнцвэрт байдал алдагдаад ирэхлээр бид нарт голдуухан өвчин үүсэх нөхцөл болдог. Энэ хүчин шүлтийн тэнцвэрт байдлыг өөрчилж идэг юм маань юу гэхээр саяны бидний яриад байгаа энэ буруу хооллолт. За дээрэс нь болохоор энэ сэтгэл санааны одоо хүнд одоо тийм стресс байдал байх нь шүү дээ тий. За дээр нь болохоор бидний одоо тэр буруу зуршил гэх мэтийн ийм олон нөлөөллүүд тэр хүчин шүлтийн тэнцвэрт байдлыг бол алдагдуулж идэг байх нь. Тэгэхээр тэр хүчин шүлтийн тэнцвэрт байдал маань жишээ нь цусан дээр нэг янз, ходоодонд нэг янз, илгэнд нэг янз,
бүдүүн гэз, нарийн гэзний янз өөр байдаг байна шүү дээ. Тэгэхээр бидний тэр хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг барьж яадаг юм маань тэгэхээр юу байж болох нь вэ? Бидний биед орж ирж байгаа хоол хүнстэй орж ирж байгаа шимт бодисуудаас гадна маш олон тооны одоо химийн элементүүд нэгдүгürt байдаг. Хоёрдугаарт болохоор зэрэг ус байдаг байна. Тэгэхээр бид нар энэ тэнцвэрт байдлыг л алдаад ирэх юм бол хөвчлөл үүсдэг. Бас нэг ойлголт маань болохоор тэр байхгүй. Тэгэхээр зэрэг энэ байдлыг бий болгож идэх юм маань дахиад нөгөө зохистой хооллолт руу яваад орчиж байгаа байхгүй юу? Зохистой хооллолт маань өөрөө юу вэ гэхлээр зэрэг тэр одоо гаднаас авч байгаа шимт бодис маань бидний хүчил шүлтийн тэнцвэрийг бий болгож өгч идэг байна шүү. Хэрвээ бид нар гаднаас хүчилдэг юм идээд байх юм бол бидний бие хүчил шиг одоо хүчиллэг болоод тэгснээр яадаг байх нь өвчлөдөг байх нь. Ер нь хүний бие өөрөө болохоор зэрэг сулгаан тийм шүлтлэг орчинд байдаг. Тэгэхээр зэрэг тэр сулган шүлтлэг орчин маань хэдий ч нэ их амархан хүчиллэг болно, төдий ч нэ бид нар өвдөх эрсдэл нь бий болж байдаг байна. За жишээ нь бид нар одоо хүчиллэг хоолнд болохоор нөө бидний хамгийн дуртай хоолууд орж идэг байхгүй да. Тэрэнд болохоор бидний байнгын хэрглэж идэг мах. Бүх төрлийн махан хоолнууд байдаг. Дээр нь болохоор бүх төрлийн чихэрлэг амттнууд байдаг. За энэ дээр өшөө нэмэгдээд юу ордгоо гэхэлэр зэрэг нөгөө түргэн хоолнууд байдаг. За дээр нь бүх төрлийн газтай ундаанууд байдаг. Ер нь амттай одоо дээд зэргийн ийм шүүргцэн гурилан бүтээгдэхүүнүүд ахна шүү дээ. Тэгэхээр нөгөө бидний амттай нөгөө нэг янз бүрийн чихэрлэг, бекерийн гой одоо боов, таалах юу гэдэг. Өшөө дээр нь бид нар дандаа нөгөө дээд гурил хэргэлдэг байсан шүү дээ. Эдгээр ч болохоор зэрэг дандаа тийм хүчиллэг хоолны тоонд орж явдаг. Тэгэхээр бид нар хэдий ч нөгөө хүчиллэг хоолыг идээд бидний бие хүчиллэг тал руугаа болно. Тэгэхэл юм бол нөгөө эргэтний хүчил шүлтийн тэнцвэрт байдал маань алдагдаад ингээд өвчин үүсэх их суурь маань болж идэг. Тэгэхээр нөгөө хоол гэдэг маань явж бидний хүчил шүлтийн тэнцвэрийг барьж яадаг учраас л бид нар зохистой хооллолт гэдэг юм яриад байгаа байхгүй да. За шүлтлэг хоол хүснэг ямар бүтээгдэхүүнүүд орох вэ? За тэгэхээр түрэн би нэг цугс дурдсан шүү дээ. Ер нь бол энэ бид нар гаднаас авж байгаа ийм шимт бодисон дотор ч маш олон төрлийн химийн элементүүд явж идэг. Бид нар одоо химийн нөгөө үеих системийн бараг 80 гаруй элемент нь бидний биед байдаг. Тэр маань яадаг вэ гэхээр зэрэг бидний тэр хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг нэгдүгээр зохицуулахад оролцохоос гадна аюул олон ферментийн үйл ажиллагаанд оролцож явдаг байхгүй да. Тэгэхээр тэр нөгөөд нэг юг одоо хүчиллэг хоол гэдэг ингэхлээр ямар хоолнууд байдг вөхөр нөгөө бидний хүмүүс зөвлөөд байдаг хальстай одоо бүх төрлийн эслэг ихтэй хоол ахна шүү дээ. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь болохоор зэрэг хүнсний одоо бүх төрлийн ногоонууд байх нь, жимсгнүүд байх нь. За дээр нь болоод ирэхлээр зэрэг эмийн ургамлууд байдаг. Тэгэхээр зэрэг нэг төрлийн одоо тан одоо уламжлалт дэмжлэгэнд бид нар ингээд танг аягүй хэргэлдэг шүү дээ. Энэ маань болохоор зэрэг дандаа эмийн ургамалд байгаа шүлтлэг байдлыг нь ашиглаад тэрийгээр бид нар ямар нэг эргэтнийг эмчлэх тийм им зохион бүтээж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө шүлтлэг тэр одоо хоол хүнс гэдэг маань болохоор зэрэг бид нар хэдий ч нэл их одоо уурглаг хоолн дээрээ хүнсний ногоонууд юм уу, жимсгэн ч юм уу, эсвэл эслэг ихтэй одоо 2 дугаар гурил ч юм уу, нэг бол хальстай будаанууд ч юм уу хэдий ч нэ хэрэглэн бидний шүлтлэг орчин төдий ч нэ сайжирч өгч юм гэсэн үг байхгүй да. Тэгэхээр энийг л одоо бид нар нөгөө зөв хооллолт гэж яриад байгаа юм тэр шүү дээ. За хүмүүс зөв хооллолтын талаар маш их ярьдаг тий. Гэтэ яг одоо яг өглөөний цайнд ийм хүнсний бүтээгдэхүүнийг ашиглаад ийм зөв хооллож болно. За эсвэл одоо өдрийн хоолнд, оройн хоолнд одоо яг амьдралынхаа хэм маягт ингээд хөвшүүлж нэвтрүүлж чаддаггүй. Та тэгвэл яг зөв хооллолтын хүрээнд яг өдрийн туршид яг ямар хоолнуудыг одоо санал болгох вэ? Тэгэхээр хоол чинь өөрөө нөгөө нэг одоо бол ер нь ингээд эрүүл мэндийн салбарт чинь маш олон юмнууд хамтарч ажиллаж байна. Одоо мэрэгжлийн хүмүүс юмнууд гэж. Тэгэхээр тэрэнд хоол зүйч хүмүүс гэдээ гараад ирсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бид нар эрүүл хооллох одоо гол учир шалтгааныг бол би одоо сая тайлбарлалаа шүү дээ. Ерөөсөө хоол гэдэг маань бидний биеийн дэх хүчил шүлтийн тэнцвэрийг тохируулж өгч яадаг байна. Тэгэхээр тухайн хүний одоо бие организмд ямар хоол тохирох вэ гэхээр нэгдүгürt нөгөө биднэрт улирлын юу байдал хамаарх нь шүү дээ. Хоёрдугаарт нь болохоор хүн ер нь бол өөртөө ямар хоол тохирох вэ гэдгийг болохоор хоол зүйч эмч нараас нэг зөвлөгөө авахд бол гэмгүй. Гэхдээ энэний талаар айгүй том зөвлөмж гарсан байгаа шүү дээ. Одоо жишээ нь гэр зөвлөмжийг гарсан байж байгаа. Тэгэхээр тэрэн дээр болохоор бид нар одоо нийт идэх хоолны маань
хэдэн хувь нь уургалаг хоол байх юм. Хэдэн хувь нь болохоор зэрэг эслэгтэй байх юм. Хэдэн хувь нь болохоор зэрэг чихэрлэг зүйл байх юм. Эсвэл одоо буудаан талаасаа юу орох юм гэх мэтэр тэнд бол заасан байж байгаа. Жишээ нь би одоо нэг хүнд өглөө болгон та өндөг гэд талахтай гэж ингэ зөвлөж болохгүй. Яагаад гэхэлэр жишээ нь одоо өндөгний харшилтай хүн байх юм уу тийм болохоор зэрэг тэрийг бид нар одоо яг нэг хүн нийтэд нь маасаа буюу одоо та өглөөдөө заавал тийм идэж гэдэг юм уу? Тийм зөвлөмж өгөх бол боломж бас байхгүй. Ер нь тэгтээ нийтээр голдуу хэрэгэлдэг тийм одоо өглөөний цай гэж байдаг шүү дээ тий. Тэгэхээр шүн ингээд хүн ер нь хоноод одоо унтаад ингээд сэрсний дараа бол хідэн газар бол аюух юм одоо бидний бохир гадагшлах ёстой зүйлүүд хадгалагдсан байдаг. Нэгдүгээрт нь цөсөнд. Хоёрдугаарт нь болохоор давсганд. За гуравдугаарт нь мэдээж бүдүүн гэдсэнд. За тэгэхээр зэрэг яах вэ гэхээр бид нар өглөө босоод шээдэг. Тэгэхэд бол давсганд хадгалагдаад тэн дотор үржигдсэн байсан микроб энэ бүх юмнууд бол өглөөний шээсээр гардаг байна. Тэгэхээр өглөө хүн заавал тэр давсгийг угааж шээсийг гаргахын тулд заавал ус уух хэрэгтэй. Жишээ. Хоёрдугаарт нь цөсөнд одоо ингээд нөгөө хадгалагдаад шүнжэнгөө байсан одоо цөс шүү дээ тийм цөсний хүдэд тэр маань болохоор яадаг вэхээр бас дотор нь микроб үрдсэн байдаг. Тэр маань нэлээд өтгөрөө тунсан байдаг. Тэгэхээр өглөөний хоол гэдэг бол тэр цөсийг ялгаруулах тийм хоол байх нь шүү дээ. Тэгэхээр зэрэг цөс өөрөө ямар үүрэгтэй гэдэг вүлээ? Голдуухан дандаа одоо өөх тосыг одоо эмульгированы болгоно гэж шимэгдэхэд их бэлэн тийм нэг зумгаарлцсан нэг тийм болгож өгдөг байхгүй юу? Ер нь боловсруулж байгаа юм л да. Тийм. Тэгэхээр зэрэг тэр цөсийг одоо яг цөсөнд ялгаруулах тэр хоол маань ямар хоолтнууд байж таарах нь тэгэхээр арай уургалаг тэгээд баг зэрэг тослог хоол байх хэрэгтэй байгаа. Тэгэхээр өглөөний хоол чинь аль болох уургалаг байвал айгүй сайн. За дээр нь болохоор бид нар нөгөө өглөө гарч байгаа нөгөө одоо өтгөнийг гаргахын тулд яах ёстой. Тэрнийг одоо хурдан гидсийг дүүргээд гаргадаг тийм хоолнуудыг бас өглөөний хоолнд хэрэглэж явах хэрэгтэй. Тэгэхээр өглөөний хоолнд бид нар одоо өглөөний цайгаас сүүлийн үед нөгөө айгүйх хэвэг орсон, авиос орсон тийм хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа шүү дээ. Энэ маань яадгүй гэхээр зэрэг эслэг ихтэй байхгүй да. Эслэг маань хэдий ч нэ усыг өөртөө шингээж байгаа нь төдий ч нэ хэмжээгээр өсөж томорч идэг. Тэгснээр гидсийг айгүй хурдан дүүргэж идэг. Тэгээд хүний одоо баах тэр процесс бол одоо хэвэн явж байгаа юм шүү. Тэгэхээр зэрэг өглөө тэгэхээр бид нар ямар хоол идэх ёстой байх нь? Нэгдүгээрт нь ус. Хоёрдугаарт нь болохоор уургалаг хоол байх нь. Гуравдугаарт нь болохоор эслэг ихтэй хоол байх нь. Энэ гурвыг л ямар ч байсан бид нар бол өглөө болгон ич явах ёстой байх нь шүү. Тэгэхээр зэрэг нөгөө европчууд болохоор цөсийг хамгийн сайн хөөдөг хоол гэдэг үндгийг ер нь өглөөний цайнд байнга хэрэгэлдэг. Ялангуяа ингэж нөгөө дутууч хандсан үндгийг те. Бид нар болохоор монголчууд жишээ нь одоо тэр үндгийг дандаа иддэг хүн байдаг ч вэ, байхгүй ч хүн бай. Гэхдээ ямар ч байсан энэ дотор орж байгаа юм бол уургалаг тэгээд нэлээ устай. За дээр нь эслэгтэй ийм л хоол байж ш бид нар өглөөний хоол бол бид нар зохимжтой байх нь. За